За бүгдэнд нь орой минь төргий. За аваанд байна. За би өчигдөр орой өөрийнхөө Golden дээр яаж арилжах вэ гэдэг одоо ID-гаа өгсөн. За энэ ID-ны одоо дагуу 44 00-оос дээшгээ явах юм бол те 44 4450 руу хүрэх магадaltaй гэж би бол хэлсэн. За энэ 4440 өглөө хүрээд ер нь бол буусан байна. За би бол хувьдаа өөрөө өглөө 9-9-ийн үед харж байгаад ер нь бол арилжаанд орсон байгаа. За яаж арилжаанд орсон бэ гэвэл эхлээд одоо энэ манай 44 4400 4400 эвдээд дээшгээ шууд 4420 руу шууд пуужинт цаа. Тэгэхээр би бол ер нь яаж ороогүй. Яагаад вэ гэхээр ер нь бол брейк хийсэн бол дахиад ретест хийхийг нь хүлээгээд тэр үед нь би яг хүлээж байгаад энэ support байсан учраас за энэ support-ны энэ хавьд би бол ороод тэгээд ашиг аваад бол гасчихсан байгаа. Тэгэхээр ер нь брейк хийчээ дараа нь ретест хийхийг хүлээвэл зөв яагаад тэгэхээр хэдүүлээ яг энэчнээс энэ мувийг бариад дээшээгээ шууд барина гэдэг бол аюу хэцүү яхаа мэдээж buy stop тавьсан байсан бол yes you lucky. Гэхдээ энийг би бол барьж чадаагүй. Тэгээд дээшээгээ хөрөнгө 44-22 хөрөнгө готлоо маш урдан буцаад буугаад энэ area-г retest хийчихэд явсан байгаа. За одоогийн хувьд бол яг цаг 8:50 болж байна. За алтны хувьд бол 4440 хүсчээд унтсан харагдаж байна. За одоогийн байдлаар бол алт бол за support-уудаа хэдүүлээ ч гэсэн хасчих тий. За энэ бол манай нөгөө яг анхны major одоо resistance байсан одоо буцаа support болоод хувирчихсан явж байна. За энэ 44 40-д бол одоо энд бол resistance бол байна. За тэрний наан бол энэ хөөхөн жижиг resistance бол байна. 4426 дээр тий. За алт маань одоо сая энд нэг хөөхөн consolidate хийж агаад за энд нэг жижиг minus post байсан. Энийгээ ингээд эвдээд break хийгээд доошоогоо weak хийгээд ингээд унжаага харагдчихээн. За унах цэг бол мэдээж энэ хавцал бол унана. За ханш ер нь яаж хөдөлдөг вэ гэвэл за одоо энэ бол бас айгүй сайн support area учраас ийшээгээ заавал 4400 руу бол хүрэхгүй эхлээд одоо шууд ингээд унжаага бол одоо жоохон наан одоо хүрчээд шууд буцаагаад дээшээгээ ер нь бол явдаг. Ягаад гэхээр энэ бол айгүй сайн support area. За энэний дараагийн support area бол за төлөнгийн одоо хасанчлаа. Энд бол нэг support бол байгаа. За 40-40-ыг эвдээд тэгээд энэ бол айгүй замбраагүй харагдаж байна л да. Тэгэхээр би угаасаа ер нь бол алтан дээр яг иймэрхүү нөхцөл бол ерөөсөө sell хийж тарахгүй. Sell одоо trade-нд бол орж тэгж gamble-дахгүй. Энд бол одоо яаж trade авах боломжтой? Би бол swing хийдэг, бас scalp хийдэг. За энэ дээр бол хэдүүлээ юу ч гэсэн эхлээд fundamentals-уудыг харах хэрэгтэй баг. За би энэ market одоо AI гэдэг энэ AI generated мэдээнүүдийг шууд live-аар авдаг ийм төлбөрийн төлөөд ингээд аваад хэрэгэлдэг байгаа. Жилийн $500 юмтэй. За энэ жишээлбэл одоо алтыг бол одоо би бол ингээд daily buys дээр generate бол сая бол хийцэн. За би бол энэ дээр доллар харж байгаа, биткойн харж байгаа. За газрын тосыг харж байна. За газрын тос гэхэд бол одоо жишээлбэл дээшээгээ ингээд те альтны хэлсэнчлийг ихэвчлээд иймэрхүү мэдээний үед бол spike хийгээд ер нь дээшээгээ хэд хоног явж байгаа. Буцаагаад supply дээр юмнууд нь хэдэн 7 хоногт бол буцаагаад ер нь бол газрын тос унана гэж хэлсэн. За одоогийн байдлаар бол алтан дээр бол за мэдээж одоо Венесуелийн ерөнхийлөгчийг одоо барьсантай холбоотойгоор алт бол шууд айгуу сайн өссөн байна. За
геополитикийн асуудал бол 50% те энэ хөдөлгөөнийх нь одоо ховийг нь AI-аар гаргаад ирдэг. За CME гэдэг энэ бас энэ investment банкийн одоо margin contracts-ууд одоо энэ металлууд volatility нь бол ихсээд ингээд position-ууд одоо өссөн байна. За доллар бол одоо чангасж байгаа гэж хэлж байна. Гэхдээ энэ дээр бол яг доллар чангассан ч гэсэн алтуул унна гэсэн үг биш. Алтуул яг иймэрхүү юмнууд дээр бол доллар өсөж исэн ч гэсэн адилхан дагаал өсөж идэг байгаа. За бидүүлэнд нь одоо manufacturing PMI бол 11 цагаас бол байгаа. Энэний тухай бас хэлсэн байна. За хэдүүлээ мэдээгээ одоо харъя. За энэ юу маань бол айгүй гоё, айгүй хэрэгтэй, traded баг хүн болгонд л байх хэрэгтэй application хэр tool гэж би бол ер нь өвдө боддог. За 11 цагийн мэдээг ингээд хасчвал за жишээлбэл одоо forecast одоо expectation бол 48.3 гэж байна. За хэрвээ 48.7 байх юм бол доллар бол дээшээ явна. 49 байвал нэлээд дээшээ. Энэ бол нэлээд хүчтэй дата шүү гэж бол хэлж байна. За хэрвээ expectation-аас буураад 47.9 байх юм бол одоо доллар бол онно. Хэрвээ 47.5 бол нэлээд доошоо байна гэж энэ бол хэлсэн байна. Тэгэхээр хэдүүлээ бас 11 цагийн мэдээ ярьж байгаа учраас трейдэндээ айгүй боломжтой хандах хэрэгтэй гэдэг юм датануудыг авчлаа. Тэгээд бас 11 цагийн үед ямар мэдээ гарвал яаж одоо арилжаа хийх вэ? Заавал алтан дээр биш ч гэсэн те одоо USD yen одоо Euro USD эднүүдээр бас арилжаа хийх одоо боломжтой датанууд нь одоо яаж гарахаас шалтгаалаад тэрийг бас ашиглаж болно гэсэн үг. За алтны хувьд бол одоо бол яг одоохондоо бол зүгээр энийг хийчихэд доошоогоо pull back хийгээд явж гин. Одоо энэ бол 1 минутан дээр ингээ харуул. За энэ хэсэгтээ бол ингээ consolidate хийгээд ер нь бол энэ хавтаа бас нэг жижиг support бол үүсгэсэн байна. Тэгэхээр миний хувьд бол одоо яг яаж арилжаа одоо ийм үед хийх вэ? Scalping хийх вэ гэвэл за би бол энэ area-г ингээд ер нь бол энэ area-г одоо candle маань дээшээгээ одоо break хийхийг бол хүлээн. За энэ area-г break хийгээд хүлээх үед за мэдээж candle бүтэн хаагдахыг хүлээж болно. Альсгүй бол хүлээхгүйгээр зүгээр одоо impulsive гэж ярьдаг одоо team trade-ийг ч ихсэн авч болно. Гэхдээ яг хөө мэдээж candle-уудаа харж байгаа. За яг тухайн үед ялангуяа одоо Нью-Йорк нэгдэж байгаа учраас асар их volume орж ирнэ. Тийм учраас хэдүүлэнгийн candle-ыг заавал хаагдахыг хүлээхгүйгээр энэ зүгээр шууд дээшээгээч явчих бүрэн боломжтой. Тэгэхээр одоогийн хувьд бол миний хувьд бол ямар ч одоо трейдэнд орох одоо боломжгүй гэж бол би бол хувьдаа үзэж байна. За хүмүүс бол одоо жишээлбэл энэ support хийж байгаа үед нь бол ингээл yes ингээл buy гээл дээшээ ингээл явдаг л та. Гэхдээ яг хөө тэр бол болдгийн хувьд болдог. Гэхдээ яг scalp яг иймэрхүү үед дээр бол одоо энд бол ер нь swing хийнэ гэж байхгүй шүү дээ тий. Мэдээ хүлээгдэж байна. Тэгэхээр хэдүүлээ энэ дээр бол scalp хийвэл одоо ер нь бүрэн боломжтой. Тэгэхээр ханшийг хүлээж агаад 44.26-г дээшээгээ сэтлэх үед тий. Сэтлээд буцаагаад жоошгон pull back хийгээд хэрвээ 15 минутын candle байвал гоё сайхан доошогоо wiki хийчээд цаашаага энэ дараагийн wiki-г эвдээд явбал нилээн одоо дээшээгээ өсөлтөөр нь хийдэг. Хөрхөө ингээд бараг 100 pips-ийн range байгаа байхгүй. Тэгэхээр ийм тоглолтыг л ер нь бол би хувьдаа бол хүлээн. Тэрнээс одоо зүгээр шууд ингээд яарад ч юм уу ийм трейд бол хийхгүй. За swing хэрвээ
хийх одоо бодолтой байгаа бол одоо жишээлбэл энэ area бол яалтчгүй одоо айгүй гоё ус дэшигээ явах боломжтой swing тарагтууд бол байгаа тань. Тэгэхээр энэ дээр бол яаж орох байсан бэ гэвэл за одоо жишээлбэл энэ бол нэлийн доошоо 40 талан дээр бас мангар хурдан дэшигээ ингэж явсан тийм үү. Ингэж явчаад эндээ гоё спост хийчээд дэшигээ ингэж явсан. Тэгэхээр хэрвээ swing хийх байсан бол одоо энэ ингээд дэшигээ брейк хийгээд энэ хавьтай ингээд спорт хийсэн бол энэ хавьяас нь баа ороод те. За тэгээд энэний доор үзүүртэй жоохон доошоо ч юм уу ингэж swing хийж бол ер нь бол би бол болно. Тэрнээс биш ямар ч одоо confirmation байхгүй энэ дэшигээ одоо ингэж буцаж одоо зон руугаа орж мараагүй тэгээд энэ хавьтай ийм хийгээг бол ер нь ийм юм дээр бол орж гамблдахгүй. За ер нь бол трейд бидний бол одоо хамгийн чухал зүйл бол мэдээж мөнгөө хамгаалах. Тэгэхээр за yes гоё ингээл трейдүүдэд ормоор байдаг. Гэхдээ хамгийн чухал зүйл бол төвчээстэй байдал. Тэгэхээр миний хувьд бол одоо хамгийн төвчээстэй байж болох, хамгийн одоо боломжтой байж болох трейд маань бол одоо 44 25 26-аг одоо брейк хийгээд явсны дараагаар би бол трейдэнд орно гэж хасж байна. За нэг юм их үү. За хэдүүлээ юуцсан daily candle бол айгүй гоё хөрхөн том тий. Тэгээ иймэрхүү бас одоо бүр 44 40-оос 43 40 40 100 pips ийм том хөдөлгөөн хийсэн daily candle ер нь байгаад байна л да. Тэгэхээр ийм candle дээр бол одоо нэг амар тийм дахиж дэшигээ ингэж тултална явах юмыг бол нэг амар хараад хэрэггүй яг том зургаар харах юм бол дараагийн маргаашийн тий маргааш гоё Asian session байгаа. Тэгээд хэдвээ яг энэ чигээрээ ингээд хэдвээ хаагдах юм бол энд айгүй гоё хөөрхөн week байна. За энэ 44 40-оос 44 гараг хүртэл захан 300 pips-ийн week байна. Тэгэхээр энэ week-ийг бол дараагийн daily candle ногоороод ороод ирэх юм бол нөхөөд явчих бүрэн боломжтой гэж бол хасж байна. За энд манай алт маань бол аюу гоё спост бол хийгээд явж байна. Тэгэхээр хэдүүлээ энэ хэсгээ clean хийгээд за энд нэг ингээд иймэрхүү range-ын дотор ингээд бол байгаа учраас би нэг эвдхийг бол хүлээнэ гэж хэлсэн тий. Тэгэхээр ингэж л ер нь трейд авахаар байна. За миний нэг арилждаг арга барил бол нэг юм ирэх үү. Тэгээ дараа нь та бас өөр пэрүүд дээр бас үзүүлж болно. Пэр болгон бүгд өөр бас хөдөлдөг. Тэгээд мэдээж одоо ялангуяа юм scalp хийж байгаа бол New York session дээр ч юм уу те айгу volume ихтэй иймэрхүү үед дээр scalp хийвэл айгу амар гэдэг. Ягаад тэгэхээр ханш айгу хурдан өсөд хурдан ашиг авдаг. Тэгээд бид нар бол ерөөсөө маркетинг одоо үддэж чадахгүй. Юу үддэж чадах өөрийгөө үддэж чадна. Тийм учраас хэдүүлээ хамгийн гол нь төвчээстэй одоо safe гэсэн бэтүүд одоо трейдүүдтэй одоо бет хийгээд ингээд гоё явж болно. За одоо хэрвээ энэ дээр одоо жишээлбэл за энэ ингээд дээшгээ явж гин тийм үү. Энэ бол дээшгээ айгуу гоё сайхан ингээд явж гин. За тэгээд хэдүүлээ энэ дээр очиж нэг мөргөөд доошоогоо буцаж буугаад нэг жоохон одоо энэ хэсэглөө буцаж очиж шүр тест хийгээ тэгээд дахиад дээшгээ одоо хэрвээ очиж мөргүүл би одоо бол яг трейдэнд ороход бол одоо яг бэлэн байна. За ийм трейд авахаар байна да. За мэдээж fundamentals 11 цагийн мэдээ бас их чухал. Тэгэхээр энэ бүгдийг хүлээж агаад сайхан төвчээстэй трейд хийцгээгээрэй манайхаа. За амжилт хүсье бүгдэнд. За баярлалаа.